Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнтэйгээ нэмэлт хүнсний талаар яг одоо хэрэгжилж байгаа ямар хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя. Энэ болохоор кокосвы чипс байгаа. Гэхдээ чипс гэхээр төмсний чипс биш, цэвэр кокос. Яг кокосны нуурын зүсээд нэгэн чипс шиг тэгээд хатаасан. Ямар ч сахар нэмээгүй юм бүтээгдэхүүн байгаа. Органик гэсэн үг зөв. Би чихрийн оронд хэрэгэлдэг байгаа. Бас кашн дээр нэмдэг. Цаашлаад юм омега 3 одоо үүжин загсны тус хүмүүс мессенжерээр надаас аюул асуудаг ямар загсны тус хэрэглэж байгаа вэ, ямар витамин хэрэглэж байгаа вэ гэдэг. Загсны тус маань ийм султер компанийн байгаа. EPA 504 DHA 478 мг яг цэвэр омега 3 байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийн та бүхэн маань султер компанийн сайт руу нөрөөд англиар уншаарай. Тэнд маш дэлгэрэнгүй мэдээлэл байж байгаа. Юу юунд хэрэгтэй юм те. Загсны тус ууснаар ямар одоо эрүүл мэндэд ашигтай юм. За цаашлаад өдөрт 1000 мг кальци, 450 мг магний 24 цагийн норм хэрэглэж байгаа. Эмэгтэйчүүд маань төрсөн төрөөгүй гэлтгүй заавал кальци нэмэлтээр авч явах хэрэгтэй. Гэхдээ кальци ууж авах хугацаанд усаа сайн ууж аваарай гэж хэлмээр байна. Ямар ч ГМО, глютен энэ төр ороогүй цэвэр юм органик бүтээгдэхүүн байгаа. Тэгээд цагаан хоолтой хүмүүст тохирно гэж бичсэн байгаа. За миний хүнсний заашгүй хэрэгэлдэг самруудаас хамгийн их одоо эрүүл мэндэд ашигтай нь бол хулууны ур, гадуур аймаг ногоонтой, хуураагүй гэсэн үг цэврээрээ харилцсан. Тэгээд энэ хамгийн гол нь дээдлийн ногоон хэлсэн хамаг витамин байдаг. Хулууны уранд бараг бүх төрлийн витамин байдаг. А, Е, Д, С, Б-ийн төрлийн бараг бүх витамин байдаг. ПП хүнс байдаг. Тэгээд хажуугаар нь бас магний, кали, кальци гэдэг маш олон элементүүдийг агуулж байдаг. За цаашлаад өдөрт заашгүй хэрэгэлдэг бүтээгдэхүүн бол энэ байна. Өнөө хагас боловсруулсан овёс байгаа. Тэгээд өдөрт 30 г-ыг хэрэглэхэд өтгөн хатах өвчнөөс үржилэн сэргийлэхээс гадна гэдэсний гөрүүлзэх хөдөлгөөнийг сайжруулж өгдөг байна. Тэгээд энэ бүтээгдэхүүн маань гличатка гэдэг орсоор ашигтай бактери маш их хэмжээгээр өөртөө агуулдаг. Хэтрүүлж хэрэглэх юм бол бас сөргөнөлөөтэй. Тэгэхээр та бүхэн маань сайн хараад аваарай юм. Лакон гэсэн нэртэй. Нундагч зардаг. Нундаг нь бүр амар. Өглөө усаал каша хийнгээ кашинда хийгээл утгаал идчихдэг, таргалж гисэн хийгээл утгаал идчихдэг. Энийг болохоор зүгээр ингээд хуураагаар нэзэн ч болно. Гэхдээ усаа уух хэрэгтэй. Идж байгаа тохиолдолд курсээр хэрэглэсэн ч болно, байнга эзэн ч болно. За би өөртөө болон хүүхдүүдтэй энэ үйл ерөөсөө витамин их аваагүй. Витамин манах өөрсдийнхөө цуслан дээр тарьж ургуулсан жимс ногооноос авдаг байгаа. Одоо энэ байдлаар хөлдөөгчөндөө хадгалсан жимсээ гаргаж ирээд гисгэж идээд компот хийж уугаад ингээд витамин шууд авж байгаа. Тэгээд нар байхгүй Д витамин жоохон дутагдaltaй байгаа. Гэхдээ Д витамин хүрийн нүдэнд маш ихээр агуулдаг учраас гайгүй ах гэж бодож байна. Цаашдаа цайны тухай яриа. За манайх кофе ерөөсөө уудаг. Би уудаггүй, нөхрөө бас кофеноос гаргасан бэ. Тэгээд цай болохоор нэг удаагийн янз бүрийн амтлагчтай уудтай цай биш, ийм шууд найруулж уудаг цай манайх хэрэглэдэг байгаа. Дотроо амтлагчууд нь яг одоо жимс хэлбэрээрээ тий. Одоо энд бол хатаасан ананас байна. Улаан нь болохоор шиповник. Шиповникийг яг жимс хэлбэрээр нийтдэггүй ч гэсэн хатаагаад цайдаа найруулад эсвэл дангаар нь чанаад ууж болдог. Бас маш эрүүл мэндэд сайн бүтээгдэхүүн байгаа. Мөн биенээс холестериныг маш сайн гадагшладаг. За бичлэг үзсэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.